USAID хэрэглэтгэврийн байгууллагын янз бүрийн дуу аваад үсгчтэй болгон ханиулах. За бодит хэрэглэхүүнийг ашиглан сургалтын зохион байгуулах багшийн одоо арга зүй боловсруулах болгоход ч хэлсэн юм аа. За мөн одоо их орон байгуулалт дэлхий төрсөн нутгаараа бахархах хаалан хамгаалах сэтгэлгээг бий болгох. Байгууллагын дуу аваанууд гадны хүчин зүйлийн нөлөөгөөр өөрчлөлтөд болохыг таньж мэдхээс гадна сурагчдын хөгжмийг сонсоод ойлгох чадвар, мэдрэмж, хэмжээ, хэвэн сонсголыг хөгжүүлэхэд энэ хэрэглэхэн чиглэгдсэн юм аа. Энэ сэдвүүд сонгосон үндслэл нь бол багангийн сурагчдад байгалийн дуу аваа юунаас үүсч гардаг, хэрхэн яаж өөрчлөлтөд болохыг бол өөрийн орон нутгийн онцлогт тохируулан энэ одоо USAID-ээр харуулах нь өнөөгийн хэрэгцээ гэж хэмж үзсэн. За хоёрдугаарт нь Монгол орны байгаль дэлхийн газар шороо сургамал бол хүний буруутай үйл ажиллагаанаас болоод сүлжигдэж байна. Тэгэхээр байгаль дэлхийн арч тусыг хүүхдүүдэд мэдүүлэх, түүнийг одоо хайрлан хамгаалах сэтгэлгээтэй болгох юм шаардлага бол зайлшгүй байна. Хөгжмийн хичээлүүд бол багангийн ангид өөрөө ордог багш нарын хувьд бол энэ агуулгыг заах тус мэдээж арга зүйн үүдээс тодорхой хэмжээний бэлтгэн байдал ажиглагддаг. Заахгүйгээр орхих явдал биш байдаг. Орчин үеийн хүүхдүүд хотчих хандлагатай болж ялангуяа хоцрын газрын хүүхдүүд бол байгаль ёс заншил зам үйл малчгүй усгал хүнд өсөж эдгээрийн дуу аваад ялгаж таних нь бол тутмаг байна гэж ингэж сайн. За энэ хүү агуулгыг USAID хэрэглэхэн болгож ашигласнаар хүүхдийг байгаль дэлхий амаалж уламжлалт ёс зан үйл рүү ойртуулж хайрлан хамгаалах үзлийг төвшүүлэх давуу талтай. За нөгөө талаа болохоор хоцрын газрын сурагчид бол байгаль дэлхийн сайханд аялангаа тань мэдэх туршилт хийхэд цаг хугацаа зардал их шаардлагатай учраас энэ одоо USAID зохиол түүний одоо шийдэх арга замын нэг байж болох юм аа. За энэ USAID-ийг хөгжмийн хичээл хэрэглэхээс гадна хүн орчин, хүн байгаль, туршлагатлаг технологи зэрэг хичээлүүдэд багш өөрийн арга зүй, сурагчдынхаа онцлог тохируулан интеграцчлан ашиглах боломжтой. Мөн одоо тухайн нэг цагийн хичээл бас сэтэлжүүлэх зорилгоор хэсэгчлэн хэрэглэх боломжтой. За байгалийн дуу аваа сэдвийг заахдаа энэ арга зүйн хуулиураас санаа аваад байгалийн дуу аваа давтагдшгүй юугаар ч илэрхийлж болшгүй байх юм шиг ямар ч хөгжмийн зэмсэггүйгээр ашиглах байгалийн бүтээлийн мэдээг оруулж болно. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? За хүүхдүүдээ өнөөдрийнхээ хөгжмийн хичээлийг эхлэе. Багш нь та нарт ая сонсгоно. Та нар анхааралтай сонсоорой. За хүүхдүүд юу дуулж юм бэ? Багшаа би зөв хүүхдүүдээ. Сайн байна. Бүгдээрээ дараагийн хаягийг сонсъё. Анхааралтай сонсдоо багштай хариултаа хэлээрэй. Бидрээс
уу? Тийм. Зарим дуурчмын ямар нөхдөдөө? Чаан хүчтэй зарим нь намуу зөөлөн байна. Намуу зөөлөн дуурсан юу нэ? Аяасан. Юу нэ дуурчмаас? Уусны дуурчмаа. Чаан хүчтэй юу нэ дуурчмаасан? Тэнгэр дуурчмаас. Багшаа тэгвэл сая байсаа аюутыг энэ хөгжмүүдээр тавуулж болох уу? Хөөе. За энэ болохоор яг сая бидний сонссон айлгуу нь аваа нь байгалийн өөрийнх нь дуу авах нэ. Хэрвээ та нар үнэхээр сонсохыг хүсэж байвал ангийнхаа багштай аялалд гарч болно шүү хүүхдүүдээ. Манай ангийнхаа хэдүүлээд өгвөл аялалд гарах уу? Байгалийн дуу авыг дуурай дуугах эсвэл ямар нэгэн хөгжмийн зэмсгэр илэрхийлэн заах нь учир дутагдaltaй хүүхдэд хүрэх нь одоо баг байдаг учраас байгаль дээр бодит дуу авыг сонсгож эсвэл бодит хэрэглэхэнд тулгуурласан цахим хичээл VCD зохиолыг ашиглах нь илүү үр дүнтэй. За багийн хөгжмийн одоо хичээлийг заавал анги танхимд багш нь заагаад сурагчид нь сонсдог энэ хэв загвараас татгалзаж байгаль дээр одоо бодит орчинд бодит байдлаар ажиллах, сонсох, харьцуулах, турших, дүгнэлт оруулах зэрэгээр одоо зохион байгуулах нь илүү үр дүнтэй. Аялаж байх явцдаа биеийнхээ хоцрохгүй, хад чулуу руу авирахгүй, ус руу орохгүй шүү хүүхдүүдээ. Хог хайж байгаль орчноо бохирдуулахгүй явцгаан шүү. За хүүхдүүдээ бүгдээрээ аялж явах явцдаа байгаль дээр гарч байгаа ямар нэгэн дуу амиг сайн ажиглаад, сайн сонсоод бүгдээрээ эргэж очиод дуу хөгжмийнхаа багшаас асуун шүү заяа. За. Багшинтэй завидгүү. Энэ хатны мангав байна. Хатны мангавс байдгүй шүү дээ миний хүн юу сонссон? Би дандаа төрж бэнжин. Ис гэд дуурсан дараа нь гүсэнчин
гэж дуурсан. Үгүй ээ тэр чинь салхины чимээ байхгүй юу? Тэгвэл яагаад намайг манайхан гэж ойлгоход агатагаа яагаад манайхан гэж ойлгосон юм бэ? Явъя тэхүү. Үгүй ээ тэр чинь хадны цураа байхгүй юу? Та нар нэг орлоод үзтээ. Та тэр дагаа дуурж байгаа үсттэй. Миний хүү одоо битээ бүгдээрээ ангийнхан яриач. Манангийнхаа энэ ян сонин дуурд юм бэ? Амар сонин чулууwe дуугийн багшаас очиж асууна. Хөөх манангийнхаа тэрийг хараа. 5 дугаар ангийн анх эхнэр ч гэсэн аялалд явж байна. Оо тийм. Багшаа тэгвэл бүгдөө ангийнхантайгаа 5 дугаар ангийн анх эхнэртэй төвдөө явъдгүй. За тэгээ бүгдээрээ 5 дугаар ангийн ах эгч нартайгаа нийлээд энэ хүү голыг гатлаа шүү. За. Өнөөдөр энэ гол тарихын хэдэн ангиар гарыг. Манайхаа бүгд хөөж уусаахгүй. 5 дугаар ангийнхаа дүү нараа хөтлөд голоор гараарай. Хөөж уусгаас. Манай ангийнхаа энийг хараа. Энэ том годыг чи бүгдээр амжилттай гарч чадлаа. Манай бэлгүүнээдээ уснаа янзын дөг сонсгосон баярлаа. Баяр үргээ. Манай дүүнээс тусалсан баярлаа. Манай ангийнхаа ойгоор айлтан том ангийн ах эгч нараас авчирч болохгүй шүү. Манай ангийнхаа энэ унтсан мөчрүүдтэй гიშгээр чад гэд дуураад ин сугалж үзвэл яа дуурах бол би нүцээ. Чад гэд дуурч. Ямар сони юм бэ? Анангийнхаа найшир бороохон цогоо өмсгөө.
дуу чимээ сонсоо те. Харин байгаль дээр гарч байгаа бүх юмнууд өөр өөр дуутай юм байна. Билгүүний өнөөдөр ямар дуу гарлаа чи тэрийг сандаа. Ихэд салхи сиг оо гэж дуурсан. Дараа яг хүн шиг чанга ойлгоход яг хүнийг дуурайж дуурж яасан. Яг ингэж хүн амьсгалж байгаа юм шиг усанд орж одоо ингээ хүн амьсгалгаар ингээ хөөс ингэж бадардаг. Тэрнтэй адилхан ундааны сав тэгээ нөө хөвөрснүүд нь ингэж хагарахаар илүү олон дуу чимээтэй болсон. Тэгээ бас энгийн гол дээр ингээ гიშгээр гачаад бас өөр дуурж ясан тийм ээ. Тийм. Өсөл бусдыгаас арай олон дуу чимээтэй. Бусдыгаа бодвол арай олон дуу чимээтэй тийм ээ. Тийм. Зүгээр одоо үсэг ихүрдэл дуурж ирсэн шүү дээ. Тийм. урсгалсан дуураад өсийг одоо 30 минутанд өглөө сонсгоор чихэн сайн байдаг. Ядаргаа тайдаг. Өнөөдөр бүгдээрээ сайхан ийлээ. Өнөөдрийн сонссон байгалийн дуу аваагаа дуурайнд дуурж тоглоом тоглоцгоё. За эндээс багш нь хэлнэ. Та нар дагаад дуураарай. Баярлалаа. Хин дуурсаа. Хэрүүсээ. Тахсараа. Ус урсаа. Хөөд амтлаа. Тэрэ дахиад татаад хий. 3-9 хүүхэд нь хасагдсан шүү. Ус урсаа. Хэрүүсээ. За. Бэлгүүнээ төөрөөд үйлээ. Бэлгүүнээ яагаад үйлсэн бэ? Би хадны зураг мангас гэж андуураад үйлсэн. Хадны зураг гэдэг юу мэдчих авсан тэгээд? Мэдчих авсан. Мангас шүүстэй. Биш. Юу? Зураг яаж үйлстэй? Багш хадны зураг гэдэг бол нэг хүн дуургаар хадандаа тэгээд ахиад нөгөө хүнийхэн чих рүү цуцдаг. Зөв хөөцтэй. За сайн байна. За энэ бидний сонсон голын чимээтэй адилхан байна. Бүгд төр өөрсдөө нэг голын чимээ дуурайд үзье да. Голын чимээ мөн. Мөш. Арай биш. За энэ багш нь хөгжмөөрөө сонсгоод байдаг. Та нар сонстоо. Голын чимээ мөн байна. За энэ бүгд төр дахиад хөгжмөөр сонсоод үзье.
Мөн байна уу? Мөн. Дахин дуу чимээг энэ хөгжмүүдээр тоглож болохгүй юм байна тийм ээ. Тий. Багшаа тэгвэл бид дуурайн дуугарч чадахгүй юм байна. Харин тийм ээ. Байгалийн дуу аваа бол юугаар сольшгүй давтагдашгүй хөгжмийн зэмсгээр ихшилүүлж болдоггүй. Өөрийнх нь одоо бүтээл байх нэ. Багшаа голдэл бид нар ийм ч дуугаар зогч ütсэн чи амар гоё дуугарт юм билээ. За тэгвэл өндөр үзэх юм аа. Энэ үзэх. За тэгвэл энэ чулуу Баянгор аймгийн Баян өндөр сумаас авчирсан байна. Манай Баянгор аймагт байдаг чулуу. За сая аймгийн нөгөө наадам болсон тийм ээ. Наадам бол тэндээ 375 хүүхэд одоо энэ чулуун сэргээр тоглосон байна. За энэ одоо манай сургуулийн нэмээ 6 дугаар англи сурагчдаар цамгуус тэнд оролцсон байгаа. Ингээд та нарт өнөөдөр чойдлын хөгжим Жахан мар гэсэн аялгауг сонсгоё. За Жахан мар юу гэдэг аялгау вэ? Орны тухай мөн бүжиглэх тийм ээ. Байгаль дээр байгаа янз бүрийн одоо хэлбэр төрс хэмжээтэй дууч чулуунуудыг тогшин хүнээс гарч байгаа аваа өөр одоо дуурч байгаа хүүхдүүдээр ажиглуулж туршилт хийлгэж үзээрэй. За ингэснээр бол байгаль дээр оршин байгаа зүйлсийг хүчмийн зэмсэг болгон аялгаа оруулж болтгийг бол чулуун царил хөгжмөр таниулж болно. За манай аймгийн хувьд энэ жил Лувсан ганцхан жанцны нэлмийг хийсний 375 жилийн агаар 375 хүүхэд чулуун царил хөгжмөр одоо тоглолт хийсэн нь миний одоо тод жишээ байгаа.